18 жил бол дандаа нүүрс төлжлөл амьдардаг байсан. Сонгон найрхан дүүхтэл би нэг яндангаа бол ямагч байсан. Аваад 2 жил болж байна. Нэг яндангаа авна гэдэг чинь бас миний оролцоо, миний хувь нэмрэл гэж би бодож байна. Сайн байцгаана уу? Намайг Даваалгар гэдэг. Би сонгон найрхан дүүргийн 100 дугаар хороо Тоосхоны 9-ийн 142-ын бэд амьдардаг. Эндээ амьдраад 20 жил болж байгаа. 18 жил бол дандаа нүүрс төлжлөл амьдардаг байсан. Тэгээд нүүрс төлөөд амьдрахад бол ерөнхийд асуудал бол маш их цаг зав хэмнэхгүй, адгын найзхан ирээд галгаан төлнө, өдөрт 40 төлнө, орой өдөр ширээ төлнө. Тэгэл үнс мүнсээ шуудалхаас ахгуулаад маш их хэцүү байсан. Тэгээд ноднон бол ерөнхийдөө энэ байдлаа болоо тогоор хэмдэг пар авч тавья гэж бодоод зөндөө олон газар руу ярьж судалж үзээл нэг газар руу судалсан чинь үнэн жоох нэлээд үнэтэй мөртлөөсөн нэлээд шаардлага өндөр тавьсан. Тэгээд дахиад энэ UNEFT гэдэг халагуурыг судалж үзээд тэгээд 23 оны 10 сарын 1-ээс ахгуулаад хэрэглээд эхэлж байгаа. Одоо энэ жилдээ 2 жил өвлөж байна. Нодон бол яг дүн өвлдөн бол айгуу сайхан их сайхан хаална. Ерөнхийдөө тэмрээс хүүхдэн мөртөмрөөс байхгүй. Орой ажиллаа таваад ирэхэд бол маш сайхан дулаахан, цаг зам маш их хэмнэж айгуу их миний цаг завыг бол айгуу их хэмнэж өгч байгаа. Тэгээд ерөөсөн гэр орон ингээд ерөөсөн цэмцгэр маш их дулаахан, их тухтай тийм байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ бол ингээд удирдлагаар ингээд ихсгэж багсгадаг. Энэ халаагуул бол ерөнхийдөө яг ийм хэлбэртэй байгаа. Дотроо бол ингээд бас тоосгоо үрдэг юм байлаа. Би тоосгын л өрөөгөө. Тоосгоо өрөхөөр бол улам ингээд юу яадаг. Дулаана барьдаг гэж байгаа. Би тоосгоо бол ерөнхийдөө бол өөрч дийлээгүүл байгаа. Тэгээ энэ халаагуул бол ингээд асааж унтлаад ингээд удирдлагатай. Ингээд ихсгэж багсгаад ингээд ихсгэж багсгаад ингээд явцдаг. Би л ерөнхийдөө 35 хэмдэл бол манайх бол ингээд тавиал тэгэл өдөржингөө ингээд энчгэрэл ингээд байдаг. Удирдлага маань бол ийм юутай. Ингээд ихсгэж багсгаал ингээд энэ дээр ингээд гараацсан ингээд гараал. Ерөөсөн тортог мортог болно гэсэн байхгүй. Айгуу тийм цэвэрхэн, ерөөсөн айгуу их гоё. Одоо цэвэрхэн ерөөсөн тийм ажил хөнгөвчлсөн орой ажилласаа ирээд л тэгэл хийх ёстой юм хийчихэл тэгэл ингээд ерөөсөн миний цаг завыг бол маш их хэмнэж байгаа. Тэгээ энэ мэн бол ингээд 5 тал руугаа ингээд дээдлэл рүү харуулсан ингээд 5 тал руугаа хаална ингээд. Тэ 5 тийшээгээ ингээд хаална. Тэ. Доор нь болохоор ингээд төмөр юм. Тэ доор нь бол яг би зүйл юм бэлта тавиал тавьцсан. 4 хантах гэж бас байдгийн байлээ. Байшингийнх гэж бас байгаа. Тэ байшингийнх нь болохоор яг ингээд тийм парын хэлбэртэй байдгийн байлээ. Одоо манайх гэл ингээд яндангуу байгаа үсттэй одоо ингээд ийм халаагуур тавьснаас ахгуулаад ингээд яндангуу байгаа ингээд яндангаа ингээд авсан ингээд яндангуу байгаа яндан хөөлнө гэдэг чинь маш их ажил штэ бас л яндангаа аваад ингээд хөөлөөл ингээд юу яхад бас л их ажил цаг зав маш нэлээд их гардаг байсан. Тэгээ халаагуур тавьснаас хойшлол ингээд яндангуу ямар ч байсан нэг яндангаа ингээд сонгон найрхан дүүхтэл би нэг яндангаа бол ямар ч байсан аваад 2 жил болж байна. Айдас мэцэл бол одоо угаартахаа инээ тэрэгс айдас мэцэл юусан байхгүй. Одоо тэгээ бас амтаа ах дүүсэн бол бүгдээр ингээл ийм халаагуур тавь гээл одоо тэгэл өөрийнхөө ээжтэй айл байдаг ээжтэй дахиад тавиад ихсэн гээл хадам ээжтэй бас дахиад манай ээж их бол ингээ байшинд ингээд надтай хамт амьдэрдэг нэг гашаанд тэгээ бас тавьчихсан та нар бас ингээд тэгмээр хэдүүлэн тавья гээл одоо би тэтэл тийм шийдэлт хүлээл тэгэл байж байгаа. Ерөнхийдөө бол ер нь бүгдээрээ л астам бол нүрс төлөхгүй халаагуур бүгдээрээ тавина гэсэн зорилготой ажиллаж байгаа байж байна. Тогны мөнгөний асуудал дээр бол яг шөнийн тогны мөнгө хөнгөлөлт идэлхээр бол гайгүй. Нодны яг дүн өвөл бол 200 мянган цаас гараад шөнийн тогн хөнгөлөгдөөл 150 мянган цаас дүн өвлөн 3 сартаа бол гарч байсан. Энэ жил бол сая 19 сард бол 330 мянган цаас гарснаас шөнийн тогн хөнгөлөгдөд 91 мянган цаас хөнгөлөгдөд 246 мянган цаасыг л төлсөн өгсөн. Би энэ халаагуур тавиад одоо 2 жил болж байгаа болохоор хуучин бол манай 100 маань л энэ байна. Одоо тэгээд 100 хуучин хэрэгжилжсэн 100 маань л энд одоо ингээ байж гэн. Тэгээ одоо 2 жил хэрэглэхгүй байгаа болохоор одоо тэгэл амбар савнда хийчихэл тэгэл ингээл байж лээ. Тэгээ ийм зуухлал хэрэгжилж ийсэн. Тэгээ ганц дан халаагууртан бол найдахгүй. Гэрийг л ингээд гэрийн дулаалга бол өөрөө маш дулаахан лах хэвээр. Манайх бол 2 давхар дээвэр туурахгүй дээвэрнж 2 давхар туурганч 2 давхар гэрэн сайн маш сайн дулаалсан байхад л дулаан нам бол алдахгүй.
Ерөөсөн яг нүүрс төлж яхад бол нэг яг төлөөл ихсний дараа бол маш халаал. Тэгээд тэр чинь хөвгтлөө тэгэл үе галзаа цог нь намдаж ээж галлаа да гэж адил буцаал ингээл хөрөөл тэгэл яана халаагаар тавьснаас хойшлол ерөөсөн нэг л хэмийн температурт огт байгаа болохоор юм бол ерөөсөн яг л нэг л хэвэндээ. Тий. Маш тоглогдуулаахан. Тий. Өмнө нь ер нь ойролцоогоор жилд хичнээн тоон нүрс хэргэлдэг үү? Өмнө л бол одоо миний ойролцоогоор ямар ч байсан нэг 2 тонн нүрсэл хангалттай 2 тонн ч тий. Нэг 2 тонн ч бараг хүрэхгүй дээ. Тий. 2 тонн гэдэг чинь ихэд л 40 шуудаа нүрс ш. 1 тонн ч 40 шуудаа нүрс штэ. Тэгээд дүн өвөлдөө бол нэг өдөртөө бол нэг шуудаа нүрс хүрэхгүй штэ. Тэгэл ер нь тогны мөнгөө төлөх, нүрс төлөх хоёр ер нь бол дүндээ дүн. Дүндээ дүн. Одоо хүмүүс л ерөнхийдөө бол одоо ингээл заавал ч ингэж нүүрс төлж ингэж амьдрахгүйгээр одоо ингээд ийм халаалт тавиад ингээд өөрөөсөө шийдэл гаргаад ингээд халаалт ингээд тавиад яах юм бол нүүрс төлснээс илүү хамаагүй цаг заваа хэмнэн гэр орон тогтой цэмцгэр тийм л байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд ерөнхийдөө бол нүүрснээ сайн татгалзаж одоо ингээд ийм халаагуур өөрсдөндөө хөрөнгө оруулалт хийж ийм халаагуур л ингэж тавьж цаг заваа хэмнэмээр л байна. Би л тэгжил уриалж байгаа хүмүүсийн бол энэ агаарын бохирдлыг бууруулахад бол манай гэр бүлээс миний зүгээс л ерөнхийдөө нүүрс төлхөн болоо тэгээд ийм халуугаар тавьж яндангаа буулгасан дан бол би өөрийнхөө хувьд энэ дүүрэгтэй бол ямар ч байсан нэг яндангаа авна гэдэг чинь бас миний оролцоо миний хувь нэмрэл гэж би бодож байна. Хүмүүсээ ч гэсэндээ би тэгж ийм өөрсөндөө хувь нэмрээ оруулаж одоо ийм шийдэл түрээсэй гэж уриалж байна.